За ингээд манай салбар хуралдаан үндсэндээ бол Бурхан халдван хайрхныхаа шүтлэг тахилгатай холбоотой их сайхан илтгэлүүдийг хэлэлцлээ. Одоо бүгдээрээ хэлэлцүүлгийнхаа цагтаа оръё. Маш олон сайхан сонирхолтой илтгэлүүд гарсан учраас асуултууд бол араараасаа ундрах байх гэж найдаж байна. Ингээд хуралд оролцогчтой та бүхнийхээ асуултыг хүлээж авъя. Тэгээд дараа нь санал хэлье. Хэн ямар асуулт байна? За урт насны доктор. За сайхан илтгэлүүд сонсож бас бодол санаа төрж байна. Тэгээ нөгөө гандан төгчлэн хийдийн эрдэмтэн ломнараас сайхан илтгэл тавилаа. Тэгээ миний ойлгосноор асуулт байна л да. Гандан төгчлэн хийдээс төрийн тахилгатай уулын дэг жайгийг баталсан гэж ойлгосон тэр одоо зөв үү миний ойлголт. Тэгээ дараа нь саналаа хэлье. За манай хоёр илтгэгч энэ хариулах уу? Тэр бол 2021 онд нас хойш ер нь Монголын Бурхан шашны тэргүүн ламын зөвлөл гэж байгуулагдаад 21 аймаг 9 дүүргийн хамлам нар цуглаж одоо Монголын Бурхан шашны тухай Монголын Бурхан шашныг хэрхэн хөгжүүлэх тухай хэлэлцдэг нэг удаа хэлцдэг ийм одоо том хурал байгуулагдаад явж байгаа. Тэгээ энэ юун дээр бол ер нь энэ уулын тахилгуудыг одоо төрийн тахилгатай хайрхнуудыг бол тухайн нутаг орны лам нар болон гандан төгслийн хийдээс одоо тэргүүн хамлал өдргүүтэй төлөөлөгч нар очиж тагтаг боловч одоо тагтаг яг уулын зан уулын тэр шашин номын уншлагын тал дээр бас янз бүр байгаад байдаг. Ер нь бол үндсэн одоо улсын тахилга дээр бол одоо очроо нурхнараа одоо ядамлна гэдэг голж уншаад тэгээ дараа нь одоо уулын сан улсын санч тэргүүтэй номнор унших юм явагдах нь явдгараа явж идэг. Тэгэхдээ одоо бас яг жилээс хамаарч идэм үү хүн хүнээс хамаарч идэм үү оцсон ламнаас хамаарат уншлагын зан уул нь ингээд өөр байгаад байна. Тэрнтэй холбогдуулаад яс тэр номон дээр гарч байгаа номын тайлбараас хамаарат яг шашны ёс зүйн зан уул нь бас ийм өөрчлөгдөд байна гэсэн ийм шалтгаанаар за жишээлбэл яг бодиттой харж яхад за ерөнхийлөгчийн ёслолын албанаас гэдэг юм уу энэ хүмүүс аль юу гэж хүлээж авч байгаа юм? За ер нь бол тэргүүн ламын зөвлөлөөс ёслолын журам нэг хилцүүлээд нэг эхний ээлжний үг баталсан байгаа. Гэхдээ дахин одоо төрийн ёслолтой хамтарч ерөнхийлөгчийн томьёо газартай хамтарч дахин батлахаар дахин одоо сайжруулахаар ингээд хамтран ажиллахаар эргээд яригдаа явж байгаа. Яг 100% одоо яг энэ юмар явнаа гэсэн ийм юм бол 100% одоохондоо гарчааг байгаа. За. Тэр бүх хийдүүдэд тараас юм уу? Бүх одоо 21 аймаг 9 дүүргийн тэргүүн ламын зөвлөл өөрснөө ярилцж хагаад хийгдэж явж байгаа тийм ажил байгаа. Яг одоо ингээд энэгээр явнаа гэд тараагдсан тийм юм бол одоо хараахан байхгүй. За баярлалаа. Энэ бол зөвхөн би саналаа хэлье. Хашмаргад дарга бол одоо маш тодорхой зөвлүүдийг их ярьлаа. Энэ төрийн тахилга гэдэг энэ төр гэдэг үгний цаана юу байна? Энэ их том асуудал байна. Төрийн тахилга гэхэл ерөнхийлөгч ойлгоод байгаа юм уу? Ер нь төр засгийг төржигт нь ойлгоод байгаа юм уу? Тэгэд энэ төрийн тахилгыг ингэж олон ингээд болгоод одоо 13 гэж байна. 7 аймаг төрийн тахилгад уулгүй үлдсэн байлээ. Удахгүй эднэр нэхэж эхэлнэ. Тэр бол бүр тав тодорхой. Ингэж олон төрийн тахилгад уул гэж ингээд зарлчаад тэгэд ерөнхийлөгч өдрөхөншгүй очиж тэрэнд нь оролцох ийм асуудал бол одоо ерөнхийдөө хэтэрч байна гэдгийг одоо хэлж болмоор байгаа. Сая хашмаргад бол нэг цухуулгаал өнгөрлөө. Төрийн тахилгатай төр гэдэг юу юм бэ гэвэл аймгийн
иргэний хурал засаг захиргаа төр мөн үү? Би бол мөн гэж бодож байна. Тэгэхээр энэ төрийн тахилах дуулыг одоо өөрийн одоо журамлахгүй болохгүй нэ. Утга учраа алдлаа гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ төрийн тахилгатай буул гэдэг ингэх юм бол бурхан халдуулаг яагаад эхлээд бол үндэсний урьдчилсан дэлхийн жагсаалтанд бол 3 уулыг оруулж бид нар санал тавих гэж оролдож байсан. Отхон тэнгэр богд хаан бол бурхан халдуу. Тэгээ 3 уулангийн бичихээр ерөөсөө болохгүй байсан. Юуна зэрэг зиндан их өөр. Бурхан халдуун бол үнэн хүү Монгол үндэстний Монгол хүн гэж өөрийгөө нэрлэдэг хүн бүхний шүтрэн уулна гарцаагүй мөн байсан. Бусдын ингээ зэрэгцүүлээд бичихээр хүндрэл үүссэн. Тэгэхээр хэрвээ төрийн тахилгат гэж байгаа тийм том нэр өгөх юм бол энэ ганцхан бурхан халдуун уулын төрийн тахилгатай болгуул яасан. Тэр нь тэгээд зан үйл нь бол өөр. Дэлхийн үн цэнийн хүртэл одоо илэрхийлдэг ийм одоо тахилгатай уул. За бусад олон жигтэйхэн олон тахилгатай уулын одоо тэр орон нутгийн төрн тахихаар журамлж болдгоо юм. Жишээлбэл Алтайваг бол одоо Сүхбаатар аймаг газар нутгийн одоо харьяалаар одоо цөмөрө уултай болно гэж зүтгэн тэртээ тэргүй. Тэгээд энэ журамлна гэдэг бол тэртээ тэргүй журам байх хэвээр. Журамгүй бол явахгүй. Сая гандан төгчлэн хийдийн тэр журам дотор бол бас нэлээд авмаар юмнууд их сонсогдож байна. Ялангуяа одоо журмын дотор 20 цайр одоо тэгэл ариун цэвэр одоо орчин үеийн юу дэрэл тахил өргөхөөс эхлээд журамлсан юм нэлээд оруулсан байна. Шүтлэгтэй Монголын ард түмэн бас манай ард түмэн чинь шүтгэхээр бас их ламнараа орхон хийдийн одоо их дагдаг шүү дээ. Ухамсартай ухамсаргүйгээр тэр утгаар бол одоо тэр журам бол их хэрэгтэй баха. Тэгээд тэр 18 аймаг 21 аймаг ч үлээ да. Тэгээд тэр 21 аймаг нэгтэй болоод тэгээ өөрснөө тэрийг одоо тагтдаг бол яасан төрийн нэрийн өмнөөс. Тэгээд журамын тухай ярихад гандан төгслийн хийдээс гаргасан тэр журам бол бас л төрийн тахилах дуулыг хэв загварт оруулсан маягийн юм болох гэж байна. Ер нь бол. Тэгээд одоо тийм ном уншин, ийм ном уншин. Тэгээд одоо нэг мал сэтэрлэн тэгээд нэг хэдэн өөр шашны холбогдолтой зүйлүүд оруулсан байна. Тэгэхээр төрийн тахилга гэдэг нь бол зөвхөн шашных биш баха зан үйл. Орчин үеийн одоо ард түмний хүсэл эрмэлзэл орчин үеийн залуучуудын одоо ойлголт итгэл үнэмшлийг харуулсан тийм Монгол улсын орчин үеийн бэлэг дэмбэрэл бэлэгдлийг харуулсан юмнууд дотор нь оруулж өгөхгүй бол ер нь их уйтгартай юм болох нь биш дээ. Манайхан одоо Монголын ард түмэн чинь номыг одоо орхны шашны номыг чинь сайхан дагдаг ерөөсө бүгд сүсэглэн. Тэр тэгээ ямар сүсгүй гэхээр ямар ч ойлголтгүй их хэлээр мэдэхгүй ингээд одоо нэг баахан ном уншихаар л одоо ингээд шүтэл өөрөө юу ч мэдэхгүй.
Тэгэхээр эн чинь бол зүгээр хоосон хийсвэрийн болоод байна шүү дээ. Тэгэхээр тэр залуучуудын итгэл өмчлөлийг бий болгохын тулд их хэл дээр нь одоо юу гээд байгаа, юу хүсээд байгаа. Эсвэл юуг хориод байгаа. Тэрийг одоо маш төв тодорхой илтгэсэн тийм зан үйлүүд, тийм үг өгүүлбэрүүд, тийм шүлэг зохиолууд оруулж одоо энэ зан үйлийн одоо шинжлэхгүй бол одооны энэ явдгаараа яваад байх юм бол сүүлдээ одоо юу болох юм бөө мөр. Ийм байна. Тийм учраас Бурхан Халдун уулынхаа энэ дэг жайгийг ер нь ганцхан төрийн тахилах дуултай болвол яасан юм бэ? Бүр одоо ерөнхийлөгч ордог. Тэрийг одоо бүх Монгол үндэстэн шүтдэг, хөсвөл хүрээд ирдэг. Тийм ээ? Ийм одоо болвол яасан юм бэ? Тэгээ бусд нь тэр аймагуд одоо хөсвөл дээр өөрийнхөө тахилах дуулыг бий болгоод энэ лам нартайгаа ярьж гоо тэр уулынхаа онцлогийг харуулсан ном зомоо уншаад тэр одоо ном содрон зориул зохиосон юм уншаад өөрснөө одоо тэрэн зориулсан зан үйлүүдийг бий болгоод тэгээд аймгийн дарга марга нь одоо тэгээд тэрийг зохион байгуулаад улам гоё болгоод ингээд одоо явуул яадгийн бол доо гэж бодох юм. Ер нь тахилах дуул гэж ярих юм бол зөвхөн төрийн тахилахт ч биш манай аав ээж гэр бүлийнхэн хажуугийнхаа толгой дээр очиод тахилах хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тахилах гэдэг чинь зүгээр нэг эсвэл одоо бөөгийн эсвэл бурхны шашных гэсэнтэй биш. Энэ бол хүнтэй холбоотой хүний мөн чанарыг харуулсан байгалийн хүндэтгэх гэсэн ийм л одоо итгэл үнэмшил шүтлэг бишрэл зан үйл болохоос биш зүгээр нэг тоглоом одоо биш юм шиг байна. Тийм учраас одоо тахилах шүтлэгийн тухай, тахилах дуулын тухай ярих юм бол тэр манай аав ээж ахын дүүс тахичгаа тэр уулыг ч гэсэн одоо бид нар ярих ёстой. За ийм л байна. Ийм санал хэлмээр байгаа. За маш сайхан санал ортносон доктор үнэхээр олон жилийн тал дээр ажилласан захиргааны төвшөндөөч судалгааны төвшөндөөч тийм болохоор бас энэ хурлаас гарах шийдвэр ч юм уу зөвлөмж ч юм уу энэ хурлаас ямар нэгэн зөвлөмж гарах уу тий илтгэлүүдийг эмгэгтэхэд хэвлэх байх тэгээд бас тодорхой хэмжээнд бодлогын одоо төвшөнд авч үзэх зөвлөмж бас гарах байх гэж бодож байна. Түүнд тусах маш чухал санал гэж ойлголоо. Тэгээд би нэг санал ярих. дүүрэн жагалаа. За тэгээ. Энэ 20 жил уулава тахилахын зан үйлээр судалгаа хийж явахад нэг ажиглагддаг юм байдаг байхгүй. Тэрний үгээр ер нь айл өрх ч юм уу тухайн одоо нутаг голынхан тахицгаа уулын зан үйл арай илүү тодорхой хадгалагдж үлдсэн байдаг. Төрийн тахилга гэдэг ирэхээр зэрэг энийг бол эзэнгүү хүн мэдтгүү. Жишээлбэл би 2011 онд 10 онд богдхан уулын эргэн тойронд амьдарч байгаа хүмүүсээс судалгаа авч ялаа. Бурхан Халдун уулын эргэн тойронд амьдарч байгаа хүмүүс ерөнхийдөө сайн мэдтгүү. Энэ нуутай холбоотой гэхэлэр төрийн тахилгыг тодорхой одоо дэг журмын дагуу дэг ёсоор тодорхой хүмүүс очиж тахичдаг учраас ард түмэн бол энийг мэдэхгүй. Одоо оролцохдоо яаж бас л нөгөө төрийн тахилга гээд төрөөс хүмүүс үг хэлээд ингэ явцдаг ард түмэн үзэгч болоо суучих واخхой. Энэ зан үйл ямар тохиолдолд амьд ингэж үлддэг юм гэхээр хүмүүс өөрсдөө авч явж байгаа тохиолдолд үлддэг ард түмний зан үйл байж үлддэг юм байна. Түүнээс биш одоо ингээд ард түмнээсээ тусгаарлаад ингээд төр дахиад ирэхээр л энэ зан үйл маань устгах тал руугаа ордог юм байна. Зүгээр л одоо ингээд бичиг үлддэг, цаас үлддэг. Тэгээд тийм учраас одоо урт насны даргын энэ үгийг ч гэсэн би их дэмжиж байна. Тэгээд яг хуу 5 жилч вэ, 1 жилч вэ энэ төрийн тахилгыг хийхэд нөгөө сум орон нутаг гэдэг төр чинь өөрөө одоо 5 жилд хэрвээ хийх юм бол 3 жилд хийх юм бол үлдсэн хугацаанд нь хийж болно шүү дээ. Одоо үлдсэн хугацаанд нь тэр төрийн их өндөр тахилгын үеэр төрийн тахилнууд бусад үедээ орон нутаг өөрсдөө тахидаг байхгүй бол орон нутагч тахихгүй тэгээд орон нутгийн иргэдэд уулзахад маш их гомдол хилдэг байхгүй юу. Одоо энэ төрийн тахилга буруу болж байна, буруу зүрүү тахиж байна. Одоо
болох болохгүй хүмүүс гарч байгаа. Нотхон тэнгэр дээр хин хамаагүй очиод юу өргөд байгаа, юу дахиад байгаа, юу хэлээд байгааг нь ч бид нар мэддэггүй. Ингээд тахилга буруу болоод одоо маш их зууд болоод одоо бид нар маш их мал өглөө. Энэ одоо гай завлан хин үрдэг юм байна. Нутгийн иргэд үрдэг юм байна. Тэ буруу тахилгаас буруу зүрүү тахичана гэдэг бурхан албан дээр ч яригддаг, отхон тэнгэр дээр ч яригддаг, Сүхбаатар ч яригддаг. Тэ дарганга дээр. Тэгээд ер нь энд санал оруулахад бас нөгөө ламдрын зүгээс бас хоёр ламаас асууя. Энэ бүх уул аваанд тахилгын судар гэж байдаг. Тэгээ бурхан алдан уулыг уулан зориулагдсан судар гэж байдаг юм уу? Зохиогдсон судар. Одоо яг очрванаар тагдаг, далхаар тагдаг газар болгонд байна л да. Үүнээс гадна яг тухайн уулан зориулагдсан бурхан алданы тусдаа судар гэж байдаг юм уу? Энэ талаар хэлж өгөөч. За баярлалаа. Эхлээд урт насангой бас санал дээр нэмж хэлэхэд яг аймаг тагтаг байж болно. Тэгтлээ одоо би засаг дарга байлаа гэвэл миний л хийснээр л юм. Тэр төрн ийм жаяг гаргана уу, гандан ийм жаяг гаргана уу хамаахгүй. Баргаж л миний л тэ журам баталж өгсөн гэсэн нөгөө нэг жоохон гажуу болчихоо саяны бас дөрөн жаргалгүй хэлснээр бас арай өөр болчихоо гэдэг бас нэг юм бас нэг миний зүгээр хувийн бодол байна. Хувийн бодол шүү. Алтнаас сонгоо энэ зүгээр ойлгож аваарай да. Бурхан халдун уулын сан тахилгыг бол яг манай багш дамжуулаад санаа мэдв. Санам баригч бол нэг гүнт самбуу гэдэг нэг ном байгаа. Тэрийг яг нарийн судалж үзээгүй байна. Ер нь бол мөн байх магадaltaй. Он цагийн үед бол тодорхой бусаа гэж нэг тийм ганц ном хэлсэн. Ер нь бол нэг ганц хоёр ном ер нь байх нь байгаа. Ер нь тэ тахилгын яг тийм судрын үед дээр байгаа. За өөр хин би нэг юу яах вэ? За шинраа. Сая би тэр юу яаж яагаад гадаа ярилцлага өгөөд орж ирээ сонсчлаа. Тэр төв гамдан хийдээс маань одоо гаргасан тэр нэг журам өснө гаргаад байгаа юм шүү дээ. Энэ журам бол уулангаас нэг нийтэр дагаж мөрдөх журам биш. Тэнд оролцох одоо лам нар хэрвээ төрийн тахилгад оролцож байгаа юм бол оролцох лам нарын маань одоо мөрдөх юм байх юм байна гэж ойлголоо нэгд. Яг тэгвэл нийтэр дагаж мөрдөх журам бол заавал одоо юм нөгөө эрх зүйн субъект бүхий одоо юм юунаас гардаг тийм ээ. Одоо нийтээр дагаж мөрдөх үйл заавал хууль зүйн ямарч батлагдах ёстой ч юм уу тий. Тэгэхээр энэ бол тэртлийн тийм журам байна гэж бас ойлгосон зөвөө нэгд. За хоёр дахь юм бол бас ер нь бол тэр энэ хуралдаанаас одоо гарах юу маань бол одоо энэ хүмүүсийн одоо саналыг одоо бүгдийг нь протоколдод явж байгаа. Тэгээд энэ хуралдаанд одоо оролцсон энэ хүмүүсийн маань одоо санал бол протоколдод энэ биднээсийн одоо энэ тайланд ороод одоо ерөнхийлөгчийн тамга газарт бол танилцуулагдах хэвээр. Тэгэхдээ тэнцээ одоо энэ санал болж танилцуулагдана. Тийм учраас одоо яг энэ хүн болгоны хэлж байгаа саналууд бол яг тодорхой саналууд бол тэнд бол очих нь шүү гэдгийг бас хэлээ. Миний санал орхигдчих байлоо гэж одоо бодох юм бол гайг байхаа гэж бодож байна. За өөр хинд ямар санал байна? Эсвэл асуулт. За. Тэр аялал жуулчлалтай холбоотой ер нь дэлхийн үеийн хорооны хурлын үеэр ярьж байхад бол ерөөсөө энэ аялал жуулчлал энэ газар нутаг хамгаалах хоёр бол хамгийн чухлаар тавигдж байгаа. Дэлхийн үеийн газар нутгийг. Тэгэхээр тэр одоо бурхан халдун уулын тахилга шүтлгийг аялал жуулчлалтай холбоно гэсэн асуудал бас тавигдж байх шиг байна. Хэрвээ аялал жуулчлалтай холбогдно гэх юм бол энэ өдөр тутам жуулчдад үйлчлэх одоо систем байх ёстой шүү дээ. Одоо тэр ордсын нөгөө юу шиг Чингисийн хороо шиг. Тэгээд тэгэхэд түргэн ганцхуудаа 4 жил тэмдэглэдэг юмыг аялал жуулчтай холбоно гэж ярих бол одоо утга учир том багтаа.
Тийм учраас аялал жуулчлалтай холбоёг гэх юм бол наад дээр цагаан арал дээрэн одоо аялал жуулчлалын бүхэл бүтэн системийг бий болгож одоо тахилга шүтлгийг одоо өдөр бүхэн хийж жуулчдад үзүүлдэг. Тийм л орчин бүрдүүлэхгүй бол жуулчинтай холбоно гэж одоо тэнд юу байх вэ? Тахилга шүтлгийг тийм ээ. Тэгэхээр тийм асуудал бас яригдах болов уу гэж бодогдох юм. За Тосонгоо юунд бол яг үнэ. Энэ аялал жуулчлалтай холбоход бол ер нь бол аялал жуулчлалтай холбогдохоос өөр арга байхгүй. Аялал жуулчлалтай холбогдно гэдэг нь бол за нэгдүгüүрт одоо гадаадын жуулчид тэр очих хүрэх боломжтой тэр газарт нэгдүгüүрт очиж тэнцэнээс цаашаага нэвтрэхгүйгээр одоо тэр юмд бол оролцох хэрэгтэй. Хоёр дахь юм бол энэ нэгэнт үндэсний бахархалт гэдэг ингэсэн юм чинь Монгол үндэст нь л бол тэнд одоо аль нэгэн улсын харьяал байхгүйгээр тэнд одоо тахилга шүтлгийг хийх нөхцөлийг бол бүрдүүлэх хэрэгтэй. За бас нэг асуудал нь биднээс одоо яг бодож байгаа юм маань бол хитрхи тэр тий одоогийн шиг соёлцсон тэр одоо өндөр барилга байшингууд барьсан энэ аялал жуулчлалын цогцлборууд барьсан хэлбэрээр биш. Ер нь бол монголчуудын энд нөгөө тахилга шүтлгийн хэлбэр маань бол тухайн үед монголчуудын бодож олсон байгаль хамгаалах дээд хэлбэр юм байна л гэдгийг биднээс бодож байгаа тийм ээ. Тэгэхээр байгалыг одоо хамгаалахын тулд тухайн уул усыг тахилга шүтлэгтэй болгодог. Энэ бол монголчуудын тахилга шүтлгийг одоо дамжуулж байгаль хамгаалах дээд хэлбэр байсан байна. Тэгэхээр энийг биднээс уламжлалыг нь хадгалах үүднээс тэр газрыг одоо янз бүрийн байдлаар хөндөөхгүйгээр тэр газарт аль болох тий олон одоо цементэн одоо шугуу босгохгүйгээр онгон дагшнаар нь байлгах энэ илүү тэр одоо бүр одоо бусад газруудад одоо бий болсон одоо янз бүрийн одоо тий одоо жишээлх юм бол тэр одоо ингээл нөгөө муслимууд очдөг одоо хэдэн саяараа очиод одоо бие нэгээд аржаалаад байдаг газарч байд юм уу. Гүйл бол одоо ингээл нөгөө христийн одоо янз бүрийн католик сүмүүд байдаг шиг тим юмыг байгуулахгүйгээр шүтэн маань өөрөө бурхан халдван хайрхан тэр онгон байгаль маань гэж учраас тэрийг илүү харуулсан тим менежментийг л хийвэл зүгээр юм болов гэсэн одоо биднээс яамтайгаа одоо ярь санал солилцож яаманда одоо асуудал тавьж байгаа юм маань ерөөсөө л тийм баг. Тэрнээс илүү тэр одоо яг хуу нойл байд юм уу те бусад одоо дэдвэц тэр юмнуудыг бол одоо жоохон хүнд харагдахгүй дал хэлбэрээр хийгээд онгон дагшин одоо ингээд тэгэнч байхгүй тэр илүү онцлог юм уу гэж. Тэрнээс биднээс л хятадтай адилхан тийм томоор одоо бүтээн байгуулалтыг хийнэ гэж л хэцүү тэр одоо юу штэ. Тэгэхээр өөсөнд онцлог таарсан юмыг л хийвэл илүү зүг болов уу гэж бодсон. За өнөөдрийн манай эрдэмтдийн хурал бол нэг талаасаа Монголын шинжлэх ухаанд ялангуяа энэ бурхан халдван хайрхны судалгаанд бол тодорхой хэмжээнд одоо шинжлэх ухааны ач холбогдолтой хурал болж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Нөгөө талаасаа бол мэдээж энэ бол нийгмийн практикт уг одоо хайрхан уулаа хадгалж хамгаалах тал дээр төрийн бодлогын төвшөнд юу хийх вэ гэдэг дээр тодорхой санаанууд гарч ирж байна. Тэгэхээр ялангуяа судалгааг хөгжүүлэх нь хамгийн чухал. Үнэхээр манайг өнөөдөр энэ судалгаа шинжилгээний ажил болвол тун очор дутагдaltaй байгаа нь өөрөө энэ талаарх мэдлэг олигтой хоримтлаагүй. Мэдлэг нь хоримтлаагүйгээс гадна байгаа мэдлэг нь ард түмэндээ хүрч очоогүй учраас энэ одоо хайрхны талаарх одоо өөрийнх нь энэ соёл өөрөө тогтвортой хөгжих үндэс суурь нь улам ганхаж одоо хүнийшиж холдож байгаа энэ төрлийн тахилгад газрын хадгалалт хамгаалалт энэ талаарх мэдлэгээс харагдаж байна. Өнөөдрийн илтгэлүүдээс ч гэсэн сонсогдож байна. Тэгээ надад нэг асуулт байна. Энэ эхний радио булаг докторийн илтгэл дээр та ингэж ярьлаа шүү дээ. Булаг доктор тэр ордсын тайлга тахилгын зан үйлийн хүрээнд ордост бол ялангуяа одоо хилээс Монголын нутаг дэвсгэрээс хальж гарсан монголчуудын одоо нутгаа иргэн санагалзах тэр сэтгэл энэ одоо тайлга тахилгатай уул ус руугаа харж байдаг юм аа.
гэж тийм ээ. Тэгэхээр тэр нь Эмилийнхаа буургийн Эмилийнхаа амийг одоо бурхан халдуун руугаа харуулад ингээд тавьсан тэр бодит байдлаас харагддгаа гэж. Тэг би тантай санал нэг байна. Одоо тэр юунд Юнаны монголчуудад нэг симин ингээд сунд байдаг штэ. Тентхийн одоо төрийн захиргааны байшин ч гэсэн монгол Эмилийг ороод ирнэ. Тэгээ Эмилийн ам бас наашгаа ар монгол руугаа буюу бас л одоо бурхан халдуун хайрхан руугаа харуулад тавьсныг би яг өөрийн нүдээр тэр одоо дэлхийн соёл хүн судлаачдын олон улсын хуралд очиж байхдаа өөрийн нүдээр харсан. Тэгээ тантай санал нэг байна. Тэгэхээр би танаас асуух асуулт. Хамгийн гол нь энэ Чингисийн онгоны тайлга тахилгын зан үйл бол орчин үеийн хятад улсын бүтээлч эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой үе нэмрээ оруулж байна гэдэг дээр та судалгааны ажил хийгээд өгүүлэл нийтлүүлсэн байдаг. Тэгэхээр энэ нэг талаасаа бол эдийн засгийн үр ашигтай юм байна. Харин яг уг тахилгын зан үйлийн мөн чанар дотоод одоо тэр уламжил хэр зэрэг алдагдаж байна. Одоо айлч үйлчлэлийн эргэлтэнд оруулж болно, оруулж болохгүй гэдэг маргаан одоо саналын зөрөөнүүд гарч ирж штэ тийм ээ. Энэ дээр та ямар саналтай байна вэ? За энэ улс төрийн асуудал би одоо хамаагүй хатрээд байгаад яах юм бэ гэл. Яг энэ Чингисийн онгон юм уу эсвэл 8 цагаан гэрийг одоо бид бодож өөрөөр ойлгох хэрэгтэй юм да. Өөрөөр хэлбэл энэ чинь ямар түүхэн дээр ямар үүрэг үүсгэсэн юм бэ гэсэн асуудал байж байгаа юм. Зүгээр л нэг одоо ямар нэг одоо юг одоо шүтээд ингэж байжсэн юм уу эсвэл жох хэмжээний улс төрийн үүрэг үүсгэжсэн юм уу гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо түүхий ухаж үжээд ингэ байхад 8 цагаан гэр бол нь одоо улс төрийн зорилготой үүрэгтэй тухайл хэлбэл одоо нэг хаан одоо ямар хүн одоо нэг улсын эзэн болохт болон заавал одоо 8 цагаан гэрийн дэргэд очиж толгой мөргөх юм уу эсвэл одоо ижнээ одоо зөвшөөрлийг одоо гуйгаад авдаг байдаг. Тэгэхээр зэрэг байна шүү дээ. Тэгэхээр бол 8 цагаан гэрийг бол одоо ямар нэг амбицтай хүн бол заавал гартад авах гэдэл чирмэдэг байдаг. Тэгсэндээ 8 цагаан гэр уг нь бол яг одоо энэ хинтийг одоо бурхан халдан хавьд байжсан бол дараа нь бол яг энэ ойр дууд аваачаад хавар одоо нэг алтай уулын тэр хаваарыг байлгаж байгаа. За тэгээ дараа нь бол одоо хин Батмөнх Даян хааны үед удан төний эргэж булааж аваад өөрөнгө 3 дугаар хүндээ нөгөөл тэгээ явна юмдан ч одоогийн одоо орцын одоо байдаг одоо бордохойн тэр хавьд бол аваачсан юм аа. Тэгээ. За дараа нь эргээд одоо Манжин Чингин үед бол одоо төрийн чинь бас л өөрөнгө гартан аваад тэр яг тэр гаддам бол нэг тусгайлан одоо хашаад тий өөрөөр хэлбэл одоо 3 талаар одоо хатан голоор хөвөлсөн ба шүү дээ. Уг дуран бол цаан хэрэм тэр гадраас удаа одоо Чингисийн онгон нь одоо эсвэл 8 цагаан гэрийг бол тэрнээс гаргуулдгүй. Гаргуу бол одоо яадаг бол одоо Чингис хаан муу байд юм уу эсвэл одоо бүхэл монголчууд муу байд юм уу янз бүрийн тийм хүү одоо домог үлэр чоогоод хатан голын одоо домог жохоогоод тэр түнээс нь гаргаж болдгүй гэл тэр масан болоод 13 12 онд 8 цагаан гэрийн чинь одоо манай үүшин өвшүнэ засаг ноён хэм боллаа шаралтай хавшаа цагдус өрн ба шүү дээ. Цагдус өрн бол тэр 8 цагаан гэрийг бол нааш нь авчрах гээл байлсахад одоо нутгийн дугуйлангийн усууд нөгөө тэр жогсон домог үлрийн одоо дурсаад энэ хатан голоос шаашаа болон гард болдгүй гэл төрөнд хоригдсон байх. Тийм ээ. За тэгээд одоо 1939 онд Хятад Чингисийн онгоны доторх одоо эжин модоо хэмэлээ. Ёо сүлд шүтөнийг бол одоо ганц мужруу аваачсан. За иймхүү юмнууд байж байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо энэ бол Албаныг улс монголчуудын байллаад хүрээлээд уриалаад биендэн татахын тулд Чингисийн онгон одоогийн одоо 8 цагаан гэрийг болно биендэн татдаг байдаг. Тэгэхээр одоо бид одоо бурхан халдны шүтлөө гэж бодъё да. Шүтгэн чухандаа одоо энэ зөвхөн уулын шүтж гэнэ үү?
эсвэл юуг шүтж байгаа юм бэ гэсэн асуудал байж байгаа тийм ээ. Одоо байгаль орчин сайхан онгон байгаль анаас шүтж байна уу эсвэл Чингис хаан нэг ямар одоо сүнс одоо юуг шүтж байна уу эсвэл цаана бас ямар ултрын юм байдгийг юм уу гэж төрөн шүтж байна уу гэж гэсэн асуудал байж байгаа. А түүхэн дээр бол монголчууд түүний чинь ерөнхий шүтэн гэж хэн сагаан символ түүний чинь ерөнхий шүтэн гэж том болсон байх. Алтан товч хорангуй алтан товч бол лоо алтан товчдоор бол түүний чинь хамаг Монголын шүтэн гэж хамаг улсын шүтэн гэж дэлгэж байж байгаа. Тэр бол хамаг улсын шүтэн ерөнхий шүтэн гэж байж байгаа. Тэгэхээр зэрэг зөвхөн нэг уул усыг шүтж байгаа биш. Цаанан бол одоо нэг өрөн хаан хэн гэдгээ шүтж байгаа. Би бид чинь монголчуудын маа гэж. Бид эндээс гарсан юм маа гэж. Ийм уламжлалтай юм маа гэж. Хааны явсан ч тэр юм аа энэ уун утга нь марч болохгүй гэсэн юм аа. Тэр юм аа харуулж өгөхгүй гэж байна. Тэгсэндээ энэ чинь хүчтэй юм. Амбистаг усуудын ойлгож байгаа. Харийн усууч ойлгож байгаа. Тэгсэндээ одоо орцыг одоо хондоо ингээд гарт наваад байна шүү дээ. Тэ хамаагүй нааш чааш нь одоо нааш нь ирүүлэхгүй байх та. Дархтуудын нааш нь явуулахгүй байх та. Явсан ч яг нуучаар ирж болно да. Гэтэ нь болон дээр болохгүй байх та. Иймэрхүү юм байгаа. Тэр бол энэ дээр бол жаана олон юм бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо манай орцын энэ 8 цаан гэр хэдэн зуун жил яагаад ингэж явагдаад ирсэн бэ? Цаана бас нэг юм байж байгаа. Шарын шашны болон ерөөсөө бол хориглоод байсан. Ном шудрыг бол бүр монголоор өнгөшдөг байдаг. Төвдөр бол ерөөсөө өнгөшгүй байдгүй. Жирийн монголчууд манай орцтууд руу одоо жирийн монголчууд 3 сангаар өнгөшнө. Монголоор өнгөшнө. Эжин сан, сүлтэн сан, хэмрэн сангаар өнгөшнө. 3 сан энэ яг шарын шашны юмнууд байж байгаа. Тэгэхээр бүр монголоор. Тэгэхээр бол монголчууд хүн болгомоор ойлгоно. Тийм ээ. Тэгэж шашин энэ хоёр ч заримдаа зөрчилтөө их байдаг. 1900 хэдэн он үлдээ хэдэн ламнар очоод энд чинь юу болсон? Нэг одоо сүм байгуулсан яасан тэгээд. Тэгэж нэг юм зод юу болоод ингэ байж байгаа хамгийн сүүлд нь заав түүний нураагаад л хуучин жамшилтаа орсон. Тийм төвхтэй юм да. Тэгэхээр бид бол жахан боломжлох хэрэгтэй. Түүхэн мөхөөс жахан эргэж харах хэрэгтэй. Одоогийн шинэ үеийн залуучуудыг биенээ татахтан жохондаа юу ямар аргаар татах явс бодох хэрэгтэй. Дан одоо хуучин хэдэн зуун жилийн өмнө одоо тэр хуучин хэлдэг хуучин жангшилд одоо ингээд сэргээгээл аваад бид ч одооч бид ч ойлгох юм байж гэж та. Түүний чинь одоогийн залуучууд юуг нь ойлгох юм бэ? Тэгэхээр хуучин шинийг хослуулах хэрэгтэй юм да. Олон юм эргэж бодох хэрэгтэй юм байна. За баярлалаа агш. Бол доктор асуулт байна. За асуулт биш юм аа, санал юм аа. За энэ хүн санал бол за та бүхэнд дамжуул тавьж байгаа санал нөгөө талаар та бүхнээр дамжуулаад Ақтуу амраг садан ажил хөдөлмөрийнхэн тэгээд бусад нийт монголчуудаа дэлхийд даяар байж байгаа нийт монголчуудад тавьж байгаа уриалга санал юм шүү. Юу гэхээр өнөөдөр бид нар бурхан халдун гэж ямар уул үлээ гэдэг дээр яг ингэж төвлөрч түүхэн болоод соёл маш олон талаас нь ингэж ярьлаа. Тэгээ төрийн дахилгат дотор энэ 13 уулын дотор яагаад онцгой гэдэг. За тэгээд Чингис хаан, эзэн Чингис хаан гэдэг чинь хэн блэ? Өнөөдөр бидний оршин буюу энэ хэн блэ? Дэлхийн ертөнцид танигдахад юу вэ? Энэ бүхнээрээ бид нэр ярихад нийт монголчууд дэлхий дээр түрүү манай хаш маргадын ч гэсэн энэ бол өөрийгөө монгол гэж үздэг хэн бүхний гэд нэг юм яриад байна. За одоо манай ураад профессор илтгэлийнхаа ихэнд хэлсэн. Энэ үндэстэн гэдэг дээр гэд нэг юм ярьсан тий. Энэ дээр бид нөгөө үндэстэн ухсаатан гэдгээр нөгөө Монгол туурхтан гэдгээр бас энэ том хүрээндээ ярихад бидний эвлэлдэн нэгдэх монголоороо байх монгол хүн монголчууд ингээд одоо бид нэр тусгаар төгснсөн монгол улстай амьдарч байгаа азтай завшаантай хүмүүс. Тэгээд өөр газрын өөр олонний дотор байж байгаа олон монголчууд байж гэн тийм ээ. Хэдүүлээ цааштай яах вэ гэдэг дээр нэр. Энэ бүхэн дээр оюун санаа, сэтгэл, зүрх, соёл бүх юмараа нэгдэх нэг чухал өдөр чухал байна. Энэ юу вэ гэхээр Монголын нууц товчон жишээ нь
Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл гэдэг өдөр 3 гарна. Өөр тодорхой өдөр ерөөсөө гарахгүй. Нуус тавьж байна. Хожмын дундад үеийн сургуульчууд дээр юу гэсэн чинь бүр Чингис хааныг бүр нөгөө хар морин жилийн зуны тэргүүн сарын улаан 16-ны улаан тэргэл өдрийн дөл цагт гартаа нөгөө нүд жатан төрвөө эднэр гэдэг нөгөө харизматик чанар тэр суу илэглэгийг бүр тодруулаад энэ хит хитэн сурвалжууд байна. Яагаад зуны тэргүүн сарын 16 гэж байна вэ гэдэг асуудал. Нуус төвчөнд 3-таа гарч байна. Тэгэхээр намрын дүн сарын 17 гэдэг хий чинь тэр ямар өдөр нь хамаагүйгээр ерөөсөө үзэлтгүй сая өдөр байдаг гэдэг шиг монголчуудын хувьд одоо уул усны тахилга гэхэлэр бид нар чинь луу сарын юм уу могой сарын юм уу луу могой усын буулттай өдөр мөдргэл ядаг шиг энэ нэвшээр тухайн жилийн зуны тэргүүн сарын 16 дээр нийт монголчууд дэлхийн ертөнцийн альч зүгт байлаа гэхэд бүгдээрээ ийм нэг монголоо гэсэн тэгээд Чингис хаана монголоо гэсэн зүрх сэтгэлээрээ тэгээд юу монгол тэр бурхан алдуу энэ бүхнийг ингэж нийтээрээ энийг монголчуудын өдөр гэж байх хамгийн болцоотой өдөр бол энэ зуны тэргүүн сарын 16-ны өдөр. Өнөөдөр Монгол улс өнөөдрийн үлийн тэргүүн сарын шинэ нэгнийг Монгол бахархлын өдөр гээд эзэн бог Чингис хааны мэндэлсэн өдөр гээл тэмдэглэдэг болчиход байна л да. Гэвч нийтээрээ энийг ухамсарлаад юм уу ингээд нэг тийм тогтсон ойлголтод одоо өнөөдөр хүрээгүй байна. Ойлгоход бас нөгөө судлаачдын болоод бусад олон бас ингээд маргаанууд бас бий л дээ. Тэгэхээр та бүхэнд би өнөөдөр бид нар чинь ямар тэгээд өнөөдөр маш их бэлэгдэлтэй байж байна. Тэгээд 17 дугаар жарны одоо хөхлөө луу жилийн хаврын тэргүүн бар сарын одоо шинэ 10-ны энэ сайхан бэлэг дэмрэлтийн өдөр дэлхийд дээр монголчууд дотор тэгээд үлдсэн тусгаар зөгцсөн Монгол улс гээд энэ хичнээн улстай бас нэг зэрэгцээд байж байгаа гэдэг чинь азтай завшаантай хэрэг. Тэгээд бусад монголчуудын ямар сайхан төлөөлөл. Манай энэ мандаг баруун Европт байж байгаа энэ мандаг профессор ирчихсэн байж байна. Манай гэрэлт бол бас Европоор явж байгаад ирсэн мандаг судлаач эрдэмтэн байж байна. Тэр доор одоо өглөө танилцсан урд танилцчихсан байлээ тийм ээ. Манай байгаль гээд тэр шинэхний бүрээд ингээд докторант байж байна. Тэгээд бид чинь Монголын газрын хүмүүс байж байна. Тэгэл тэр зэс манай тэгэхээр их гоё байна. Бас тэгээд хан хинтээ тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга одоо манай хаашмаргад ингээд байж байна. Гэтэл хан хинтээ гэдэг чинь ямар том ариал нутаг дэвсгэрээр ямар том газар үлээ. Түүний дотор нь гэдгсэн чинь бид нар чинь бас бурхан алдуу уул болоод түүнийг тойрсон тахилгт уулны юм захиргаа гэдээ байж байна. Тэгээд дарга нь одоо манай болор байж байна тийм ээ. Тэгэхээр эдний хамт олон байж байна. Нүүдлийн соёл иргэншлийн судлалын энэ гол зохион байгуулж байгаа энэ юу байж байна. ЮНЕСКОд бүртгүүлсэн гол эрхэм манай урт насан гээд нөгөө багт нь байжсэн манай дүүрэн мөр ингээд та бүхэн байж байна. Юуны төлөө бид нар энд тойроо сууж байгаа вэ? Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газраас энэ тойрын тахилгатай уусыг 91 голиурманд оруулах энийг нэг нөгөө гол хүсэл зорилго нь тэр байгаа шүү дээ. Тэгэхээр бурхан халдууныг тахилгын судалгааг нь хийж байгаа баг хамт олон энд байж байна. Тэндээс гол зохион байгуулж байгаа нүүдлийн соёл иргэншил хүрээлэнт ингээд гол энэ хурлыг хийж байгаа юм чинь та нар нөгөө ерөнхийлөгчийн тамгын газраас захиалгын дагуу судлаачид орон нутгийнхан уламжлал сурвалжийн аман болоод бичгийн сурвалжуудад ийм байсан юм байна. Ер нь цаашдаа дэлхийн ертөнцийн ингэж байгаль экологи юу гэдэг нөгөө энэ хүмүүн төрлөختийн ЮНЕСКОд бүртгүүлсэн уул учраас нөгөө бидний хариуцлага юу вэ? Энэ бүхнийгээ цогцоор нь ингэж хагаад энэ дундаа яг миний саналыг нийт монголчуудын гэдгээрээ өргөн дэлгэрээр нэг гоё ийм санал гарлаа гэд хурлынхаа тэмдэглэлд маш гоё хийгээд тэгээ хэдүүлээ нэг жилийн жилднийг зуны тэргүүн сарын 16-ны өдөр тэгээд өстө дэлхийн бөмбөрцгийн альч байсан газар авж байгаа. Тэгээд зарим нь хэл соёлооч бас юу болж байна. Тэгээд хүүхдүүдэд энэ өдрийг дэлхийн нэг монголууд нэг их гоё ийм юм болмоор. За энийг дэмжижээвэл хэдүүлээ гараа өргөчгүй нэрээс гараа өргөдгөө ч гэлээ. Халуунд олооноор гараа өргөжөөл монгол хүмүүсээ гинэ. Амир хүчиргэлээд байна уу юу? 16-ны өдрийг энэ бол 5 сарын энэ жилд бол 27-8-ны хавцаа тарах ба. Энэ үнэхээр хамгийн гоё өдөр. За. Энэ юу юу? Энэ өдөр бурхан алдуун тахилга гэж үзээд байгаа юм. Үгүй ээ, бурхан алдуунд хамаагүй гэж. Энэ бол жил болгон болохоор. Дэлхийд даяарын монголчуудын байна уу? Тэгэл бурхан 16-ны улаан тэргэл өдөр монголчууд жил болго инглихээр бурхан алдуун тэгэл оюун санаанд ингээд тэртээ тэргөө анан хэрлэн туулын их болсон нуус товчоо хилдэг бурхан алдуун гэл фокслно гэсэн үг л дээ тэнд. Байна уу?
жил болгон одоо энд очдог уламжлалтай болчиход байгаа юм. За. Би жишээ нь юу яд. Биндрийн байжгаар биндэрт одоо жил болгон хаврын 16-ны улаан тэргэл өдөр очдөг боллоо. Урьдчилан жил жишээ нь их бэлэг дэмбэрэлтийн явсан. Зуны тэргүүн сар нөгөө илүү сартай болчиход биндэрт нөгөө цэгийн нууран дээр ёстой 16-ны улаан тэргэл сар мандахыг тэнд ясалж илаа. Тэгсэн чинь яг сарын дараа нэмэлт одоо нөгөө шинэ ахаад сар биш үү тийм илүү сар. Тэр 16-нд нь хаана байсан гэсэн чинь Турк улсын одоо Ван мужийн нутагдах тэр Ван нуурын тэнд нөгөө тулааны 3 дугаар хүн юу хиний хүлээгүүгийн ордныг манай энэ археологч манай энэ инх төр бид яг тэр тэгэл олоол тэгэл тэр хоёрын Ван нуурын ирэг дээр бид нар чинь тэгээд тулааны юу тулаан тэр ач Чингис хааны ачийн бас 16-ны улаан тэргэлийг тэнд мандахыг харж бас ясалж илаа. Тэгээ энэ өдрийг хэдүүлээ нэр хаач явсан бас бодож хахад гингүүн байгаа шүү. За баярлаа. Би энэ өдөр дээр нэг ганцхан үг нэмээ хэлчихв. Энэ архивын бичиг баримтыг үзэж байхад яг байдгийг 5 сарын одоо 30-нд тахилга боллоо. Энэ их ороотлоо. Энэ жилийн тахилга гэд баг тэр ороотоос хүмүүсийг шийтэг гэсэн юм байдаг байхгүй. Ягаад гэвэл тэр 5 сарын ихээр 5 сарын дундуур юу н тахилга болж дуустдаг байсан юм байлээ. Тэгээд би бүр гайхажсэн 5 сарын 30 гэхэд яагаад их ороочж байгаа юм болоо. Бид нар чинь 6 сар 7 сар 20 онд бол бид нар чинь 10 сарын 26-нд хийсэн шүү дээ. 20 онд тий. Тэгэхээр энэ бол ер нь бол тэр 5 сар дотроо хийх нь бол их зүв байсан юм байна лээ. Тий. Сурвалжаас үзгээд. За сайхан санал. За инх төр доктор тэнд санал хэлэх гэж байна. Би нэг 3 юмэр 2 санал. За нэгдүгээрт бол Бурхан халдун бол Монгол төмний Монгол дуурхтны бол шүтэн бол төр гэдэг бол нэг л байдаг. Төрийн шүтэн бол уул ус олон боловч одоо уулын дундаас онцгой монголчуудын гарал үүсэл нэгтэй эзэн бог Чингис хаан өөрөө сүлдэл дахиж байсан энэ бол нэг болох нэг одоо төрийн тахилгатай бол урт насангуй саналыг дэмжиж байна. Хоёрдугаарт энэ бүс нутагт ялангуяа тэгээд дархан цастай уучлаг бүгдийг хорж болохгүй. Судалгааны ажил хийхэд бол ямар нэгэн байдлаар тэр журмандаа бол тусгаж өгөх хэрэгтэй. Судалгааны багт өөр хандах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол судалгаа дутуу байгаа. Энэ бүс нутгаар явж энэ өргөн том удам газар нутагт бол хайгуул малтах нь биш. Хайгуул судалгаа их нь чухал байна. Энийг бол бас дэмжиж энэ тал дээр бас анхаарч үзээрэй. За 3 дугаарт бол за эзэн бог Чингис хааны төрсөн онсор бол нэлээд маргаантай үнэн. За юу бол докторийн хэлдгээр бол хавар хийх нь зөв. За миний тэр илтгэл дээр гараад байгаа юм бол би бас дутуу хэлчих. Нар сар 2 зэрэг үзэгддэг. Яг энэ 5 сарын энэ улаан тэргэл өдөр юм айл нэг өдөр нь. Тэрийг бол өөрийн би харсан учраас харамсалтай лекта зураг авчаад юу баш зураг авдаг гэсэн авчих гэж. Тэр өдөр бол яг саран дороо наран дээр яг нар мандаад удааг байхад бол яг тэнэлтэй харагдсан юм байл. Тэр 5 сард бол гардаг. Тийм ч учраас хар зүрхний хөхнөр бол бусад газар бол тэр тахилгатай айлгаж хаан эзнийг хаан ширээн суулгасан тэр тахилга хийсэн газрууд бол яг тэнд нуур устай заавал холбоотой юм бэл. Тэгэхээр зөв энийг бас цаашид энэ Бурхан халдууныхан захиргаа тэгээ бусад судлаач энийг бас анхаарч үзээ 5 сарын тэр нар сарыг зэрэг тохиодог нэг талдаа тохиодог өдрийг бас тухайлан үзүүлэх зүгээр юм уу гэж би энэ саналыг хэлмээр байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн манай хуралдаан. Энийг санал хэлье. За баяр төр доктор. Баяр төр соёл урлагийн их сургуулийн зурсан академи биш. Тэгээ өнөөдөр бол бас ийм сонирхолтой, тэгээ таны мэдхийг ашиглагдaltaй. За тэгээ бас их сүүлрүүгээ бол нэлээд ийм яаралтай шийдэх шаардлагатай тулгымсан асуудлуудыг хүнсэн ийм одоо ихтгэлүүд хэлцэгдэж байна. Тэгээд төрийн тахилгатай уулынхаа тухай тойрсон ийм хурал хэлцүүлэг учраас төрийн ордондоо хийж байгаа хаа гэж ингэж бодож байна. Тэгээд ер нь бол урт насны доктор гэдэг хэллээ шүү дээ. Судлах шаардлагатай байна. Хамгийн түрүүнд одоо шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх хэрэгтэй. Тэр үн зөвийг тогтоох хэрэгтэй гэж. Тэгэхээр гарцаагүй одоо төрийн тахилгатай уулыг, тахих журмыг
Хэрвээ одоо боловсруулах гэж байгаа бол түрүү бас уртаас доогт хэлсэн тийм ээ. Төлөөллийг олон талын төлөөллийг оролцуулсан одоо чухамл энэ төрийн зан үйлийг судалдаг эрдэмтдийг оролцуулсан, бөө судлаачийг оролцуулсан, бөө хүнийг оролцуулсан. Одоо энэ залуу үеийн төлөөллийг оролцуулсан нэлээ яг ийм маягийн одоо эрдэм шинжилгээний судалгааны хилцүүлэг хийж байж бол тэр журмыг босруулах байх л да. Тэгж байж хүлээн зөвшөөрөгдөх байх. Одоо гандан хийдийн зүгээс удирдаад ингээд ламнар суужгаад та журмыг босруулчихлаар бас өрөөсгөл болох байх. Гэсэн ийм санал над төрж байна. За тэгээд миний асуух гэсэн юм бол яг энэ манай одоо судлаач доктор Галарид Эрдэмтэн за манай энэ Гандан хийд Эрдэнэ сүлийн хөрөөлийнгийн ууган баяр жаргал сайхан нарын энэ илтгэлүүдийг ингээд харьцуулахад бол энд тэр уламжлалт одоо бөөм өргөлийн зан үйл, буддын шашны зан үйл, одоо язгуурын шашин, уламжлалт шашны энэ зан үйлүүд тэрний одоо адил тал, ялгаатай тал юу шинжлэгдсэн, юу холилдсон гэдг нь бол энэ уул усыг тахидаг энэ зан үйл дээр нэлээд тодорхой илэрч харагдаж байна. За тэгээд бөөм өргөл бол одоо айл одоо их эртхүйн нэгдлийн үеэс үүсээд олон зуун жил үүссэн хөгжсөн монголчууд улам шашин гэдэг. Одоо үе үеэр нь түүхэн цаг үеэр нь галээ доктор харууллаа. Та манай энэ Уган баяр эдрийн юун дээр бол одоо энэ бүр одоо судар журмалчихсан ийм судар байдаг. Зан бүл үүсгэж ингээд сударсан. Журмалчихсан энэ судалгаан дээр үнслээд ярьлаа. Тэгэхээр би зүгээр галерей доктороос өнөөгч асуухад өөрөөс хэлнэлээ. Бөөм өргөлийг бол одоо тийм тогтсон нөгөө судар ном онол үзэл баримтгүй гэдэг гэсэн хэллээ л дээ. Тэгэхээр магадгүй одоо энийг манай одоо судлаачид энэ магистрийн докторантууд дээр асуугаад байдаг. Бөөм өргөлийг судалдаг, тэрний зан үйлийг судалдаг, тэр бэлэгдэл хот сумыг судалдаг хүмүүс асуугаад байдаг. Тэгэхээр энэ бөөм өргөлд одоо энэ хүн нийгмийг үзэх үзэл, ертөнцийн тухай үзэл, тэр далд мөн чанар энэний тухай одоо тогтсон ямар үзэл баримталтай байдгийг үүнийг одоо бичсэн ном зохиол сүүлийн үед өдр байдаг уу гэсэн нэг л асуулт сонирхож сууж байна. Баярлалаа. За хариулъё. Тэгэхээр бөөд бол ганцхан юм байгаа шүү дээ. 13 дугаар зуунд их хааны үед бол яг одоо улс төрийн үзэл баг идеологи шилжлэхтийн төвшөнд цэцэрсэн юм бол мөнгө тэнгэрийн тухай үзэл ном л байгаа. Өөрөөр хэлбэл бүхнийг одоо мөнгө тэнгэр мэднэ гэж мөнгө тэнгэрийн одоо гэдэг тэр юугаар л одоо хааны тамга хүртэл яагаад хэлсэн бэ? Яагаад энэ онг тамга одоо Чингис хааны удмынхны одоо удмын тамга болсон бэ гэдэг энийг маань явсаар гад юу болж байна гэхээр тэр бөөгийн одоо сүүлийн үеийн судалгааны хэрэгтэнд орж байгаа домог байгаа юм. Хүн яаж үүссэн, гал яаж үүссэн, газар яаж үүссэн гэдэг одоо энэ домгонд жишээлх юм бол нар болвол одоо юу гэдгийг тэнгэрийн одоо гэргий байжээ гэж. Тэгээ одоо тэнгэр бол нэг сайхан хүү явуулаад нар бол ухаандаа нэг сайхан гүнж явуулаад тэгээд та хоёр одоо ингээд газар гэдэг юм газар үүсгээд тэгээд энэ дэлхий дээр одоо хүн бий болгоо гэж. Тэгээ анх явуулахдаа бол хүүд бол нар дэлхий тэнгэр юу гэсэн бэ гэхээр тэнгэрийн хэлээр ярьж тэнгэрийн одоо би асуугийн үгчлэн санахгүй байна. Одоо товчхондоо бол ерөөсөө л тэнгэрийн зарилгаар амьдар гэж одоо хүнийг анх бий болгосон гэж. Энэ бол одоо бүр уугуул эртний домгууд нэг болж өөрчлөж байгаа. Тэгэхээр энэ үзэл 13 дугаар зууны одоо нөгөө Чингис хааны одоо ямар ч шашныг алагчлахгүй хүн хүсснээрээ өөрийн дувтаа шашнаа шүт, өөрийн дувтаа заншлаа мөрд гагцхүү мөнгө тэнгэрийн хуулийг бүүзөрч, жамыг бүүзөрч гэсэн тэр одоо үзэл. За энэ хоёрыг одоо нэгтгэж үзсэн хамгийн том хураангуй нь бол одоо мөнгө тэнгэрийг бол одоо босож шашин бол ингээд өөрийн дээд бурхнаа дандаа дүрсэлдэг, зурдаг тийм ээ. Ийм байдлаар хэд бол мөнгө тэнгэрийг ерөөсөө хэзээч зурдгуу, дүрсэлдэггүй ийм байдаг нь юу байсан бэ гэхтээ зэрэг ерөөсөө мөнгө тэнгэр гэдэг маань өөрөө юниверс орчлонгийн нэг том одоо макро утгаараа бол энэ том хүч юм байна, далтын хүч. Хүн бол одоо биш одоо газар бол одоо энэ юу юм байна? Хүн бол одоо хамгийн жинхэнэ одоо микро буюу тэр хамгийн бага нэгжин юм байна. Тэгээд энэ газар дэлхий энэ юниверс хоёрын хооронд одоо хүн гурвын дунд бол одоо ийм амьд холбоо байдгийм байна. Тэр холбоо нь бол хэдий хүн өчүүхэн боловч хүн бол тэр
уул усны одоо яг тахилган дээр яригдаад байгаа. Одоо жишээлх юм бол юу гэдгийг Богдхан уулын тэнгэрийг таниа гэхээр Богдхан уул бол өөрөө тэр тэнгэрт бол өчөж мэдүүлж чадахгүй, өөрөө өгч чадахгүй. Тэгтээ зэрэг хүн тэрийг өчөж мэдүүлж өмнөөс нь өргөдөг. Тэнгэрт мэдүүлж штэ. Тэрийн шиг ингээд мөн ялгаа байхгүй харилцсан хоёр одоо эсрэг тесрэг ийм амьд холбоо байдгийн байна гэдэг дээр одоо барай угаан дээр томьёол бол Тулам томьёол одоо бидний сүүлийн томьёол бол энэ дээр нэгдээд байгаа. Тэгэхээр энэ юу гэж юм гэхээр ерөөсөө энэ сургаал номлолнууд ерөөсөө энэ мөнх тэнгэр гэдгийг чинь цаана бол үндсэндээ монотеист шашин юм байна. Мөнх тэнгэр бол дээдийн дээд хүч бусад шашин чардаг. Энийг л мөнх тэнгэр гэж байгаа. Тэгээд тэнгэрийн хуулийг зөрчих юм бол тэртээ тэнгэрийнхээ ялан дундаг учраас бөөгүүд анх бөө болохт нь одоо харин сүүлүүдийн бөөнөр тэрийг мөртөөд байдаг болчих. Ер нь бол одоо хангаалав өнтергээд бүрээдийн эртний судлаач тийм хүртэл байдаг. Юу байсан бэ гэвэл маш хатуу дангараг авч мөнх тэнгэрт андгаа өргөөд би буруу зөрүү юм хийх юм бол одоо өөр юм бээрээ төлнө, удмаараа төлнө, халуун амиараа төлнө, одоо үр хүүхдэрээ төлнө гэж андгаа өргөж бөө болдог. Тэгэл зөрчих юм бол тэр нөгөө тэнгэр наваа явцдаг. Иймэрхүү байсан учраас одоо жишээлх юм бол хэний Дулмгаан тэр нөгөө юу биш үү? Хөмөргөн гурвалжин дуулагч жүжигч нь бол одоо за тэгээ хөмөргөн гурвалжин бол жишээлх юм бол юу яаж байгаа шүү дээ. Ерөөсө хорлогчин бүгд дандаа доош нь харуулж оршуулдаг. Уруу нь харуулж. Тэр нь бол дахиад муу одоо ийм муу сүнс бөөгийн сүнс дахиж амлах ёсгүй гэж л одоо хийжсэн зан үйл бүр 3000 жилийн өмнө байжсэн байх жишээтэй. Гэх мэтэр ийм юу нь бол энэ сургаал номлол нь ерөөсө тов тодорхой болсон сүүлийн 30 жилийн судалгаагаар одоо явчихж байна. Тийм учраас энэ бол огт тийм сургаал номлолгүй юм гэж ярьж бас болохгүй юм билээ. За баярлалаа. За ингээд өнөөдөр манай эрдэмшлэгийн хурал өндөрлөх шатандаа хурж байна. Юутаач гэсэн биднийг өнөөдөр бид хинбэ гэдэг нийт монголчуудыг уг гаруул язгуур угсаагийн нэг эргэн нэг сануулсан хамгийн монголчууд эдний хамгийн эрхэм дээдчүүдийн эрхэм дээд үндэцүүл болох бурхан халдууны түүх соёлын судалгааны эрдэмчлэгийн хурал маань үгээр өндөрлөж байна. Ингээ хурлаа хааж үг хэлнэ хэмээн хаш эрдэн даргаыг урьж байна. Хаш маргаа даргаыг урьж байна. Хан хинтээ уулсын тусгай хамгаалтын газрын хамгаалтын захиргааны газрын дарга. За баярлалаа. Өнөөдрийн одоо энэ их үр дүнтэй хуралд одоо та бүхэн сэтгэл оюунаа жилийн цаг цаваа зарцуулан ирсэн явдал бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд энэ ер нь бол төрийн тахилгатай уул хайрхтын одоо энэ тахилгын зан үйл энэ цаг хугацаатыг жаягийг тогтооно гэдэг маань энэ бол бас төрийн зүгээс одоо хийж байгаа маш том үйл. Тэгэхээр энэ үйлийг зөв байх хат одоо зөв хийхэд сэтгэл оюунаа жилийн саналаа өргөсөн та бүхэнд бүгдээрэнд нь бас баярлалаа. Тэгээд одоо их хайрхан бурхан халдун хайрхан маань та бүхнийг үеийн үед үрд ивэх болтугай гэдэг одоо энэ хурлаа өндөрлөе. Одоо тэгээ хэдүүлээ энэ юуныхаа наан авах болох уу? Сүхбаатар Жинжинийхаа наан энэ хоёр самбарынхаа нааныг дурсгалын зураг татуулах уу? За баярлалаа та бүхэнд. Уртнасан багшаа. За инхтер доктор бүгдээрээ наашаа. Хуралд оролцогсод бүгдээрээ наашаа. Ирээд энэ зурагтаа орцгоно уу? Бүх хүн. Хуралд суусан бүх хүн. За бүгдээр ингэ орж гэн. Хурдхан шиг зурганд орцгооч.